Сайн уу Ундрмаа? Сайн уу? Сайн уу хоёроо? Сайн. Өчигдөр математик дээр сургуулийн гар урдлын enterprise-ийн нэг бүтээгдэхүүний өртөг тооцоосон доо. Тэр ямар учиртайг сайн ойлгосноо? Өчигдөр шилжиж ирсэн болохоор сайн мэдэхгүй байгаа хаа. Бид хоёр өнөөдөр чамд сургууль суурилсан enterprise-а танилцуулах гэж дуудсан. Сургууль суурилсан enterprise гэж хүүхдүүд бид санаачлан сургууль дээр хэрэгжүүлдэг enterprise юм л да. Багш сургуулийн удирдлагын дэмжлэгтэйгээр сурагчид бид асуудал шийдэх шийдэл бүхий бүтээлж, шинэлэг бизнес санаа гаргаж, түүнийгээ хөгжүүлж, цааш нь эрхлэн авч явдаг юм. Онлоор сурсан мэдлэгээ боддоор хэрэгжүүлснээр сурагчид санхүүгээ удирдаж, маркетинг зах зээл судалж, ажлын хуваараа зохистой гаргаж, цаг барьж сурдаг. Олон ур чадвар эзэмшдэг. Өөрөөр хэлбэл биднийг ирээдүйн энтерпренер болгоход бэлдэж өгдөгөө гэсэн үг. Бас сургууль маань enterprise-ийнхаа үйл ажиллагааг хичээлийн хөтөлбөртэйгээ уялдуулдаг. Өчигдрийн бодлого ийм учиртай юм. Математикийн хичээлээ давтангаа сургууль суурилсан enterprise-ийнхаа бүтээгдэхүүний өртгөөж тооцоолчихно. Тэгэхээр энэ орлогчоос олдог гэсэн үг үү? Гол нь бидэнд энтерпренер ур чадвар эзэмшүүлэх зорилготой. Гэхдээ бизнес учраас ашигтай ажиллах хэрэгтэй. Манайхан удирдлын онцлог бизнесийн чиглэлээс хамаарат харилцаа адилгүйч жигд сайн орлого олоод л байгаа. Ноднон сургууль суурилсан enterprise-аас олсон орлогоороо химийн лабораторид шинэ багаж төхөөрөмж авсан. Энэ мэтээр орлогоо сургуулийнхаа үйл ажиллагаанд зарцуулдаг юм. Хөөх, ямар сонирхолтой юм бэ? Явж харъя тэхүү. За тэгээ. Энэ манай сургуулийн байгуулсан сургууль суурилсан enterprise байгаа. Хүүхэд хөгжлийн танхим, энд хичээлээс гадуур програм бичих, шатар даамын гэх мэт олон төрлийн дугуйлан явуулдаг. Багш нарт бас мэргэжил дэвшлүүлэх сургалтууд ордог. Нэрээ энэ хагас санд нээлттэй микрофон буюу open mic болно. Ирж оролцоорой заяа. Сайн уу хүүхдүүд ээ? Та хоёр юу хийж байгаа? Гар утасны аппликейшн хөгжүүлж байгаа бололтой тийм ээ? Сайн уу? Тийм ээ. Манай төслийн баг хиймэл оюун суурилсан боловсролын аппликейшн хөгжүүлж байгаа юм. Хөөх. Яагаад ийм төрлийн аппликейшн хөгжүүлэх болсон? Сайн уу? Манай багнаа багш нарын ажлын ачаалал их байдгийг анзаараад тэдний ачааллыг нь бууруулах шийдлүүд юу байж болох вэ гэж багаараа судалж ярилцаж байгаад ийм аппликейшн хийх санаа гаргасан юм л да. Мэдээлэл зүүн багш нар бидэнд менторлож байгаа. Ястай хэрэгтэй аппликейшн байна шүү. Баярлалаа. За, хэдүүлээ дараагийн баг дээр очие. Энэ бүтээгдэхүүнийг манай хүүхдүүд хийж сумынхандаа борлуулдаг юм. Энэ жил сумын 100 жилийн ойтой учраас захиалга ихтэй байна. Бид борлуулалтын сувгаа нэмэгдүүлэх үүднээс удахгүй сумын дэлгүүрүүдэд бараагаа байршуулна. Ойрд ч их завгүй шүү. Ястай мундаг юм аа. Энэ бол манай шин санаа уралдуулах хэсэг. Төсөл хэрэгжүүлэхээр шийдсэн багууд энд төслийн санаагаа уралдуулж, гол санаагаа багаараа ярилцаж гаргадаг хэсэг гэхүү дээ. Ястай сайхан санагдаж байна. Би бас ингэж шин санаа гаргаж төсөл хэрэгжүүлмээр л байна шүү. Тийм шүү. Бид хоёр багтаа хүн хайж байгаа. Манай багт ороорой. Энэ 3 дахь өдөр хичээлийн дараа багаараа уулзъя. Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, entrepreneurship боловсрол олгох төслийн хүрээнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын 1-р сургуульд Борчхон хөгжлийн төв, Завхан аймгийн Тэлмэн сумын ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн хөтөч, цахим сургалт үйлчилгээний төв, Өвөрхангай аймгийн Хар хорин сумын ерөнхий боловсролын 2-р сургуульд үйлдвэрлэгч хүүхдүүд, мөн Тус аймгийн Богд сумын ерөнхий боловсролын 1-р сургуульд өглөөний цаг өөртөө, Сүхбаатар аймгийн Эрдэнэцхан сумын ерөнхий боловсролын сургуульд технологийн хичээлээр сурагчдад болон өсвөр үеийнхэнд entrepreneurship боловсрол олгох нь, Ховд аймгийн Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуульд эко хүнс гэсэн нийт 6 сургууль суурилсан enterprise-ийн санаачлаг амжилттай туршин хэрэгжүүлж байна. Харилцан сурыг хамтдаа бүтээх. Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, entrepreneurship боловсрол олгох төсөл.